자, 목들이 сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За, хамтдаа Иремья номны 29-р бүлгийн 1-ээс 14 ишлэлийг бүгдээ харцгаая. Иремья номны 29, 1-ээс 14. За, би эндээс уншаад байна. Цог хараад харьцуулаад яваарай. Эдгээр нь Иерусалимаас цөлгийн бусад ахмадууд, тахилч нар, иш үзүүлэгч болон Иерусалимаас Вавилон руу цөллөгт Небухаднезарын авч явсан бүх хүнд иш үзүүлэгч Иремьягийн илгээсэн загтлын үгс юм. Энэ нь Еконы хаан их хатан ордны түшмэд Юда болон Иерусалимийн удирдагчид гар өвчүүд болон гарахчуудыг Иерусалимаас олсны дараа байна. Шафаны хүү Иласа болон Хилкиягийн хүү Гемарагийн гараар Юдагийн хаан Сидекиягаас Вавилоны хаан Небухаднезарт илгээж Израилийн бурхан төв түмдийн эзэн нь Иерусалимаас Вавилон руу цөллөгт миний илгээсэн бүх цөлөгдөгчдөд ингэж айлтаж байшин бариад амьдр, цэцэрлэг тариалж, бүтээгдэхүүнийг нийт ихнэр авч хөвгүүд охтын эцэг болцоо. Хөвгүүддээ ихнэр авч охтоо гэрлүүл. Тэд чинь хөвгүүд охтыг төрүүлэг. Тэнд олшир, бүүцөөр. Миний та нарыг сүлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, өмнөөс нь эзэн залбир. Учир нь түүний сайн сайхан нь та нарын сайн сайхан бол. Учир нь Израилийн бурхан төв түмдийн эзэн ингэж айлтаж байна. Та нарын дунд байгаа танай иш үзүүлэгч ба түлхэгчдөө өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүудэлдэг зүйлүүдийг бүү сонс. Тэд нэрээр минь та нарт хуурамгаар иш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ гэж эзэн тунхаглаж байна. Эзэн ингэж айлтаж байна. Вавилоны төлөө 70 жил дуусгаад та нарыг энэ газарт буцааж авчрахын тулд би та нар дээр ирж сайн үгээ та нарт биелүүлнэ. Учир нь та нар зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүйн найдварыг өгөх гай гамшигын бос сайн сайхны төлөвлөгөөнүүд юм гэж эзэн тунхаглаж байна. Элч Паул өөрийнхөө загтал дээр итгэл, найдвар, хайр идэв байдаг гэж хэлсэн байна. Итгэл, найдвар, хайр. Итгэл, найдвар, хайр гурав. Эдгээр нэг энэ гурван тулгын чулуу шиг энэ гурван үзэл баримтлалыг ерөнхийдөө зарим библи судлаач нар амьдралын арга зам гэж нэрсэн. Амьдрах арга зам. Энэ зан чанар биш. Заримдаа Галат номны ариун сүнсний үр жимсийг харах юм бол хайр, баяр баясгалан эдгээр зан чанарууд орсон байдаг. Гэхдээ найдвар, хайр, итгэл эдгээр заримдаа тэрнээс илүү үнцгий зүйлсийг өгүүлж байгаа юм шиг санагдав. Тэгээ энэ гурваар хүний амьдрал бас төлөөлөж болдог зан чанар болох нь бас харагддаг. Тэр энэ дундаас өнөөдөр би та нартай найдварын талаар хуваалцах бодолтой. Тэр хинч ер нь найдваргүй амьдардаг. Хинч. Биднэрт алс холын эсвэл ойрын ямар нэгэн найдвар зүрхсэлд оршиж байгаа учраас бидрийг өглөө босгодог. Нүрээ угаалгадаг, өдөр амьдруулдаг, нүүрэнд баяр баясгал төрүүлдэг, найдвар байгаа учраас. Гэтэл сүүлийн үеийн судалгаанаас саяхан манай нэг найз над руу нэг судалгаа явуулсан. Судалгаанаас харуул Монгол ирчүүдийн амиа хорлолтын тоо ер нь бол бас өндөр хувьтай гарсан юм статистик. Тийм учраас засгийн газар статистикийн баримтыг дагдуулж байгаа. Тийм сонирхол, дагдуулах сонирхол байгаа. Яг нь амиа хорлолтын тоо хэтэрхий өндөр гараад ирэх юм бол ер нь бол улсын нэр хүнд бол олон улсын ерөн санхүүгийн байгууллагын янз бүрийн асуудал тарих учраас ерөнхийдөө гарч байгаа. Тийм учраас ирчүүдийн амиа хорлож байгаа түвшин маш өндөр байна. Тэгээ энэ зүйлийг тавьсны дараа бидний хэдэн пастор найзууд бөө маргаанд орсон. Тэгээ яагаад амиа хорлоод байна? Яагаад асуудал ийм нөхцөл байдлаар тулаад байна гэж. Тэгээд мэдээж янз бүрийн шалтгаанууд бидний мэдж байгаа янз бүрийн шалтгаануудыг ярьж байгаа. Зарим нь ирчүүдийн боловсролд хэтэрхий анхаарал тавих учраас
социализмын үетэй ирчүүдийн боловсролыг харахад ирчүүд бол уучраад байдаг чинь юм учраас эмэгтэй хүүхдийн боловсролтой болгоод байсан. Нэг тийм зүйл байлаа. Эсвэл орчин үеийн нийгэм өөр болоо тий. Дээр үед ирчүүд бол нэг мөр бол хариулаа жолоомлоо байгаад амьдарчдаг гэсэн бол орчин үеийн нийгэмд тийм цалинтай амьдрах боломж маш их бага болсон тий. Тийм жолоомлоо арай л ерөөс өнө мал хариулж байгаа хүний цалингаар амьдрах гэж боломж болсон. Тийм учраас нарийн мэргэжлүүд шаардлагатай шилжсэн. Нарийн мэргэжлүүдийг эрэгтэй хүмүүс холдоо хийхгүй эмэгтэй хүмүүс хийж байгаа. Тэгээд тэр нь гэр бүлийн нөхцөл байдал донд ороод ирэхээр тийм тавын зарим нэг тийм гашуун эрэгтэй хүмүүсийн нэг тийм гашуун мэдрэмж мэдэрдэг гэж магадгүй. Тэр нь юу гэхээр эхнээс чи өөрөөс чи илүү цалин авах. Эсвэл л тийм юм ингээд өдөр тутмын амьдрал муудалцах, сайжрах янз бүрийн асуудал харандаа тэр дондор заримдаа эхнэндээ чи яавч юм мөнгө гэж үйдэг мэддэг ч юм тий. Эсвэл чи тий ер нь юу гаргадаг учраас ингэ амьдарч байгаа гэж хэлдэг ч юм. Тэгэхээр өдөр тутам тийм асуудал гарч ирэхээр ирчүүдийн дотор зүрх сэтгэл дотор ингээ өөр ирэхгүй унжаа нэг юм гарч нууж унжаа. Тэгээ нууж унсаар байгаа нэг өдөр ерөнхийдөө хариу үйлдвэрлэж байгаа хэлбэр нь арих болох юм тий. Дотор ч юм уу тий. Эсвэл ер нь бол бодит нөхцөл байдлаар орж байгаа хэв шинж харагдаж байна тий. Тэгээд арих руу ороод олон нөхцөл байдал олон хэцүү болно. Тэгээ олон хэцүү болж яваад явж байгаа хамгийн сүүлдээ хийж байгаа сонголтоо юм дээр шүү дээ. Хамгийн сүүлдээ хийж байгаа сонголт. Тэнд юу байхгүй гэдэг найдар харагдав. Найдар харагдав. Өөрийгөө өөрчилж чадна гэсэн найдар. Нөхцөл байдлыг өөрчилнө гэсэн найдар. Ямар ч тийм асуудлыг шийдвэрлэх гэсэн найдар эцэстээ харагдахгүй. Цорын ганц найдварын сонголт нь юу гэхээр өөрийнхөө амийг өөрийн цагаараа авсан тулгуурлаж байгаа тийм нөхцөл байдлаар орчоод байгаа шүү. Гэсэн юм яриа өгч. Тэр дундаас бид нар Иремья номыг харахаар Иремья номыг уншиж байгаа хүмүүс ерөнхийдөө нэг тийм хоёр сонголт нэгээс тулдаг. Эхнийхэн сонголт нь болохоор найдваргүй байдал улам ихсэж байгаа юм шиг байна. Иремья номд найдваргүй байдал улам ихсэж байгаа юм шиг. Нөгөөх нь харин ч найдвар нь шинжлэгдэж байгаа юм шиг харагддаг тийм нөхцөл байдал. Хэрвээ та нар Иремья номны 16 дахь бүлэг рүү ороод харах юм. 16 дахь бүлэг дээрээс эзэн Иремьяд юу гэж хэлсэн бэ? Чи өөртөө ихнэр авах ёсгүй бөгөөд энэ бүгд дотор болж болохгүй. Эцгүүдийн тэд юу тохиолдсон ч хүнээс өвчнөр ба тэдний төлөө гашуудахгүй бас тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадар дээр бууц мэт байж, нийлд үлсэлэнгөөр эцс болж хүүхдэн тэдний шууд ба газрын араатын амьтдын хоол бол өчнө эзэн ингэж яадаг. Гашуудын битгий гашуудахаар эсвэл тэднийг тайвшруулах үгүй. Энэ ард түмний амар амгалан хайр эмэглэл өршөөлө буцааж авсан гэж эзэн тунгалж байна. Том жижиг бүх хүн энэ өдөрт тэд оршуулдаггүй, тэдний араас гашуудахгүй. Бие өвч толгой хүмүүс өгсөгч гашуудагч ч болдоггүй. Хин нэгнийг тайвшруулаад эдний төлөө гашуудан болох байх. Гэсэн ийм зүйлсүүдийг хэлж байгаа. Энэ дээрээс аимшигт нөхцөл байдал бий болно гэж. Цааш үргэлжлүүлээд 20 дугаар бүлгийн 14 дугаар ишлэгийг харах юм бол ийм нөхцөл байдал донд Иремья сүлдээ өөрийгөө юу хийж байгаа юм бэ? 20 дугаар бүлгийн 14 дугаар ишлээс Иремья энэ хийж байгааг харж байна. Тэгээд төрсөн өдөр минь хаагдах. Ихийн минь намайг төрсөн өдөр юу өрөөд гэж хэлсэн. 18 дугаар ишлэлдээ тэгээд өдрөндөө ичгүүн дотор өнгөрүүлж зовлон өгөө хашуу харахаар юунд би хөвлөгөөс гараад гэж Иремья өөрийгөө хэлсэн. Нөхцөл байдал хамгийн харахгүй зүйтэй тулчсан. Ийм өдрүүдийг харах гэж, ийм зовлонтой өдрүүдийг харах гэж би яах гэж хэлсэн төрсөн бэ гэж. Төрсөн өдрүүдээ хүртэл харах гэх юм нөхцөл байдал юм амьдарч. Энэ нь ямар ч найдваргүй хүнд нөхцөл байдал болсон. Тэр нөхцөлийг заримдаа Иремья номын нэг хэлдэг. Харин найдвар шинжлэгдсэн найдварын тухай ярихдаа өнөөдрийн 29 дугаар бүлэг дээрээс сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За, хамтдаа Иремья номны 29 дугаар бүлгийн 1-ээс 14 дугаар ишлэлийг бүгдээ харцгаая. Иремья номны 29 1-ээс 14. За би эндээс уншаад явах юм байна.
Эдгээр нь Иерусалимаас цөлхийн бусад ахмадууд, тахилч нар, иш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон руу цөллөгт Небухаднезарын авч явсан бүх хүнд иш үзүүлэгч Иремаягийн илгээсэн загтлын үгс. Энэ нь Еконы хаан их хатан ордны түшмэд Юда болон Иерусалимийн удирдагчид гар урчууд болон гарахчуудыг Иерусалимаас олсны дараа байна. Шафаны хүү Иласа болон Хилкиягийн хүү Гемарагийн гараар Юдагийн хаан Сидекиягаас Вавилоны хаан Небухаднезарт илгээж Израилийн бурхан Төв түмдийн эзэн нь Иерусалимаас Вавилон руу цөллөгт миний илгээсэн бүх цөлөгдөгчдөд ингэж айлдаж байшин бариад амьдр цэцэрлэг тариалж бүтээгдэхүүнийг нийт ихнэр авч хөвгүүд охтын эцэг болцоо. Хөвгүүддээ ихнэр авч охтоо гэрлүүл. Тэд чинь хөвгүүд охтыг төрүүлэг. Тэнд олшир бүүцөөр. Миний та нарыг сүлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж өмнөөс нь эзэн залбир. Учир нь түүний сайн сайхан та нарын сайн сайхан бол. Учир нь Израилийн бурхан Төв түмдийн эзэн ингэж айлтж байна. Та нарын дунд байгаа танай иш үзүүлэгчид ба түлхэгчдөө өөрсдийгөө бүү мэхлэв. Тэдний зүудэлдэг зүудүүдийг бүү сонс. Тэд нэрээр минь та нарт хуурамгаар иш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ гэж эзэн тунхаглаж байна. Эзэн ингэж айлтж байна. Вавилоны төлөө 70 жил дуусгаад та нарыг энэ газарт буцааж авчихын тулд би та нар дээр ирж сайн үгээ та нарт биелүүлнэ. Учир нь та нар зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүйн найдварыг өгөх гайхамшигын бос сайн сайхны төлөвлөх төлөвлөгөөнүүд юм гэж эзэн тунхаглаж байна. Ээж Паул өөрийнхөө загтал дээр итгэл, найдвар, хайр идүүгээ байдаг гэж хэлсэн байна. Итгэл, найдвар, хайр. Итгэл, найдвар, хайр гурав. Энэ гурван тулгын чулуу шиг энэ гурван үзэл баримтлалыг ерөнхийдөө зарим библи судлаач нар амьдралын арга зам гэж нэрсэн. Амьдрах арга зам. Энэ зан чанар биш. Заримдаа Галат номны ариун сүнсний үр жимсийг харах юм бол хайр, баяр баясгалан гэдэг эдгээр зан чанарууд орсон байдаг. Гэхдээ найдвар, хайр, итгэл эдгээр заримдаа тэрнээс илүү үнцгий зүйлсийг өгүүлж байгаа юм шиг санагдав. Тэгээ энэ гурваар хүний амьдрал бас төлөөлүүлж болдог зан чанар болох нь бас харагддаг. Тэгэхээр энэ дундаас өнөөдөр би та нартай найдварын талаар хуваалцах бодолтой. Хинч ер нь найдвараар амьдардаг. Хинч. Тэгээ биднэрт алс холын эсвэл тухай 40 жил найдварын тухай ихэнхдээ олон христчин зохиолчд ярьдаг. Цөлийн амьдарч, цөлийн зовлон, цөлийн. Тэгэхээр томоор харвал өнөөдрийн Монголын нөхцөл байдал гэж бид тэгж харж байна. Цөлийн амьдар. Бид юуны төлөө ихтлээ ирж тэмүүлээд байгаа тийм. Зовлон бэрхшээлс гарах гэх тийм. Эдийн засгийн мөнгөний асуудал тийм. Тэр нэг ядуугийн зовлон, тэр нэг бэрхшээл. Тийм зүйлүүдээс гарах гад тэмцэж шүү дээ тийм. Тэгэхээр тэмцэл дундаа гарах гарцыг ганцхан гарах гарцуудыг олж харж байгаа хүмүүсаа тийм ихэнх нь ирж заримдаа төсөөлөв үед ихэнх нь ирж үзэж байгаа. Тэгээд амиа хоолох гарцуудаа ганц гарц болж харагдчихдаг тийм. Би энэ бол аюу том бүр тулийн том хэмжээний асуудал ярьж байгаа. Бид нэр өнөөдрийн бодит байдал бол өнөөдөр оюутан бидний амьдралд үүсчихсэн зүйл юм тийм. Менторинг групптэй залуучуудтай ярьж байгаа миний байнга сануулгын хэлдэг юм. Та нар тийм энэ нөхцөл байдал, энэ зовлонгийн нөхцөл байдал дундаа төвчээртэй байх хэрэгтэй. Оюутан байна гэдэг чинь бизнес хийх боломжоо алдж байгаа гэсэн үг биш. Оюутан байна гэдэг чинь илүү цагаараа бизнес хийх боломж гарч ирж байгаа үеч биш. Оюутан байна гэдэг чинь оюутан л байх тийм үстэй. Оюуныхаа үйл явцыг хөгжүүлэхдээ гид зүйлс ч гэсэн оюуныхаа юм хийхээс ураад. Энийг тийм амьдралын хайр зааж өгдөө залууч. Оюутан байна гэж хүнээс мөнгө гуйх боломж гарна шүү дээ. Хүнээс мөнгө гуйж өгдөг.
Дараа нь ажилд орчод хүнээс мөнгө гуйвал хүмүүс өгөхгүй шүү. Удахгүй тийм эсвэл ажил хийж цайлаа авч хүнээс мөнгө өгөх. Харин оюутан хүн бол угаасаа зовлонгийн ойлгоно тийм. Би оюутан тийм надад мөнгө хэрэгтэй байна туслаач гэх юм. Харин ч аав ээж хамаатан цаад бүх хүмүүс шиг туслана оюутан болж байна. Энэний артад ямар сэтгэлгээ байна гэхээр бодит байдлаа хүлээж авахгүй гэдэг нь том сэтгэл. Бодит байдал хүлээж авах. Тийм нөхцөл байдлыг харах юм бол бид нар өнөөдрийн эндээс харж байна. Пастрын цагтлаар Иремьягийн Вавилоныг цөлгөсдөг тайвшрал найдварыг өгч байгаагийн эхний нэг чухал зүйл нь юу вэ гэвэл амьдралын бодит байдал хүлээж авах гэсэн үг. Тэнд ямар дуу хоолой сонсдод байсан бэ гэхээр хоёр дуу хоолой сонсдод байсан. Нэг нь эхнийх нь болохоор гайхамшигтай байдлыг амлалт сонсдод. Тэр нь Хананиагаас хэлсэн. 28 дугаар бүлгийн 1-р ишлэлээр та Хананиаг харах юм бол Ханани юу гэж хэлсэн гэхээр ад зүүрийн хүү ишүүлэгч Ханания эзний өргөнд тахилчнууд болон бүх ард түмний өмнө надад ярихдаа Израилийн бурхан төв төмдийн эзэн ингэж айлдаж байна. Би Вавилоны хааны буулгыг эвдлэв. Вавилоны хаан Небухаднецарын авч явсан Вавилонд тавьсан эзний өргөний савсуур 2 жилийн дотор энэ газар буцааж авчирна гэж хэлсэн. Би мөн ийхүү ярьсан. Тэгж 6 дугаар ишүүлэгчдэр 6 дугаар ишүүлэгчдэр ишүүлэгч юм яа гэсэн. Амен. Эзэн яг ингэх болтугай гэж. 2 жилийн дотор тийм эзэн буцаад авчирч та амен тийм ингэх болтугай. Гэхдээ тийм юм байна. Хоёр дахь нь Иремьягийн дуу хоолой байсан. Иремьягийн дуу хоолой ийсэн гэхээр болоогүй. Ханания тэргүүтэй тэр байтугай энэ цагтлын доторх агуулгаас харуул тэнд байгаа танаа ишүүлэгчдийн бүлэгч юу гэж зүүдүүлнэ юу гэж хийж байгаа гэхээр хурдан нотгоогоо буцнаа гэсэн ярьж Хананы тэргүүтэй бүлэг тэр хүмүүстэй тийм нөхцөл байдлыг хүсэж биш юм байна. Тэдний тусгын хурдан нотгоогоо буцаад хурдан хурдан зүүн дотроо дахин сэтгэлд хөвчлөлтэй авсгах. Үйл явц хурдан дуусгах гэдэг айгүй хурдан. Бид нар ч гэсэн тийм байх гэдэг тийм. Зовлонтой хэцүү бэрхшээлтэй үед болох юм бол хурдан дуусгах юм бол аль болох хурдан гяс дуусгах. Энэ хүний хүсэлтээр нь дамжуулаад нөгөө мэрэгч төлөгч тийм юм уу үнтэй ажиллаж шүү дээ. Сайн байна. Тэгээд тийм нөхцөл байдал томцтой. Эзэн гэсэн 2 жилийн дотор дуусглаа гэх юм бол өө амин эзэн 2 жилийн дотор дуусна. Харин Иремья эсрэгээр нь байсан. Яг эсрэг. Юу гэж хэлсэн бэ? Вавилоныг хүлээж авах гэсэн. Вавилоныг хүлээж авах. Бузаргүй байдлыг зовлон бэрхшээл үнд их зүйлсүүдийг яг байгаар хүлээж авах гэсэн. Байгаар хүлээж авах. Тэгээд тэндээ амьдрах тийм нөхцөл байдал гэсэн. Тэгээд би тийм Вавилонч хий зэрэг зовж байгаад бид нар Вавилончуудын характерыг тайлбарласан Хабакук номноос харж байна. Хабакук номноос харуул Вавилончууд бол тийм сайхан хүмүүс биш гэдэг харагддаг. Христийн зовлон дарамтлагдаг, зовоодог тийм хүмүүсийг тамалдаг, тавалдаг тийм хүмүүс. Тийм нөхцөл байдал донд амьдраа гэж хэлж байна. Бурхан ямар ч байсан Мохог хүнд хэцүү нөхцөл байдлыг сайнаар илэрхийлэх байна дээр хэлж байна. Хүнд хэцүү нөхцөл байдлыг сайнаар илэрхийлж байна. Зөвхөн байдлыг авчирна гэсэн. Магадгүй энэ яг энэ бэрхшээл хүнд хэцүү зовлон хүнд байдал донд найдвартайгаар тийм бурханд найдвартайгаар ууршдаг ийм нөхцөл байдлыг Иремьягаас төгсгөө бид нар юунаас харж болох вэ гэвэл Иврийн номд ч гэсэн нэг юм. Өөрөөр христийн амьдрал донд олон бэрхшээл амсаж байгаа хүмүүсийг эцсийн найдвараар тасрахгүйгээр тэгж бурхан эзэндээ итгэж найдсаар байхгүй өгүүлж байгаа. Зовлон бэрхшээл донд эзэнд найдах найдварын талаар Иремья юу гэж хэлж байгаа гэхээр тэр цааш байгаа юм. Тэгэхээр Иремья юу гэж хэлж байгаа гэхээр эхнийхэндээ амьдралынхаа бодит байдлыг хүлээж аваад түүнийхээ дотор амьдраа гэсэн. Хоёрдугаарт нь Иремья юу гэж хэлсэн гэхээр энэ байшин бариад амьдрал цэцэрлэг тариалж бүтээгдэхүүн эхнэр авч бүгүүд болцгоо бүгүүдээ эзэг авч охид гэрлүүл тогтдог бол тэнд орших үүсэх гэж. Бодит байдалд хүлээж аваад тэнд амьдрах гэж хэлсэн. Хоёр дахь нь миний танаас цөлж явуулсан хотод сайн сайхныг илэрхийлж өмнөөс нь эзэн залбир гэж хэлсэн.
Ер нь бол урт хугацаа байсан тийм урт хугацаа. Энд чинь охидоо гэрлүүлэх тухай ярьж байна тийм. Тэр охидууд нь гэрлүүлсэн охидуудыг түрүүн тухай ярьж байна. Хүний амьдралын нэг бүхэлдэн үе өнгөрөх тухай тиймэр ярьж байна. Юу 2 жил тийм. Тэгэхээр энэ нөхцөл байдал донд тэдний хийх ёстой нэг зүйл байсан. Үүрэг байсан. Энийг Валтер Бруман юу гэж хэлсэн гэхээр энэ бол шаломын үүрэг гэж хэлсэн. Шалом гэж. Энэ дээр яагаад шалом гэдэг үг гарч байгаа юм гэхээр харуул энэ дээр 7-р ишлэлдээ та нар явуулсан хотод сайн сайхныг ирэлхийлж гэж хэлсэн. Энэ сайн сайхан гэдэг үг бол еврей хэлээр шалом гэсэн. Энэ хотод шаломыг ирэлхийлж. Тэгэхээр шалом гэдэг бол монголоор бол сайн сайхан гэж орчуулж болох. Гэхдээ сайн сайхнаас илүү их том утгыг агуулж бүх амьдралыг одоо орчин үед бидний амжилттай амьдрал гэж нэрлэдэг байгаа амьдрал биш. Тэрнээс илүү бүтэн амьдралыг те баяр баясгалан аз жаргал хөгжил цэцэглэлтэй амар тайван бүх бурхны төгс цогцыг нийлүүлсэн тэр ойлголт шалом. Тэр шалом бол шинэ гэрээс авах бурхны хаанчлал. Бурхны хаанчлал газар дэлхий дээр ирж шалом гэдэг байна. Тэр шаломыг энэ Израилийн ард түмэн цөллөг донд те бодит хүнд хэцүү нөхцөл байдлаа хүлээж аваад зогсохгүй цаашлаад ямар тэгнэ үүргээр хүлээсэн гэхээр өөрийнхөө асуултагч өөрийнхөө алан зовоож байгаа тамлагч нарын төлөө сайн сайхныг хүссэн. Шаломыг хүссэн. За эндээс ихэд нөгөө Буучин гэрээний хуулийг биелүүлэх теологийн жоохон өөрчлөлт нь харж эхэлдэг. Өөрөөр хэлбэл Буучин гэрээ юу гэж сургаж ирсэн бэлээ Есүсээс өмнө хөршөө хайр дайснаа үзье. Одоо энэ хэсэг дээр харин амьдарч байгаа тэр газар дундаа тэр аимшигтэй нөхцөл байдал дундаа тэр ард түмний сайн сайхныг хүсэж гэж. Тэгээд цаашаа юу гэж хэлсэн гэхээр учир нь түүний сайн сайхнад та нарын сайн сайхан болгоо гэж хэлсэн. Энэ асуудлыг гişin гэрээр Есүс юу гэсэн та дайснаа гэж. Тэгэхээр яг бид нар дайснаа хайрлах гэдэг чинь таамаг дайснаа хайрлах. Тэгээд дайснаа ч хайрлах. Тэгээд яг хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлдөө мэдрээд ирэхээр дургуй гэсэн хүний хайрлах гэдэг ямар хүнд хэцүү зүйл болохыг мэдэрч байна. Тэгээд би энийг өөрөө ерөнхийдөө яаж ойлгосон бэ гэхээр уучин чуулганд үйлчилж байгаа нэг зовоодаг нэг чуулганы өдөртөгч байсан надад ер нь бол харахад миний дургуй гэдэг юусэн бол. Тэгээд бид харахад дургуй үрээд болдгоогаа өөрөө ойлгохгүй яаж юм. Өөрөө юусэн бол. Тэгээд ерөнхийдөө нөгөө натуралаараа тийм энэ би дургуй яах вэ? Тоохгүй асуудал бол зайлс гэж юм бэ. Нэг удаа би Махтанд өдөртөж байгаа юу гэсэн гэхээр чуулганыхаа хүмүүсийг бүгд тушаалж Махтанд өдөртөж байгаа юм чинь. За бүгдээ би энэ рүү хараад та бол хайрыг авахын төлөө төрсөн хүмүүлээ гэж дуулсан. Тэгээд бүгдээ би энэ рүү хараад бүгд та бол хайрыг авахын төлөө төрсөн хүмүүлээ гэж нэг дуулдаг шүү дээ. Тэгээд дуулсан. Тэгээд би цуглаагаа Махтанд өдөртөж хүмүүс цуглааны бүх хүнөрөө та бол хайрыг авахын төлөө төрсөн хүмүүлээ гэж хүн бол миний үлгэрийн чинь нөгөө төгч. Яг гарч чадахгүй яах вэ? Тэгээд гараад юм калтраад явчих байгаа. Тэгээд буцаад дуулж байгаа буцаад ирэнгүүт нөгөө чинь шууд калтраад дараа гэдэг. Яа миний юу сэтгэл хөдлөл эмоц мэн шууд автоматар шийдэж шаардлагатай. Автоматар шийдэж байгаа. Асуудал өөрөөсөө тэр хүн бэрхшээл өвчин зовлон тэр бүх зүйлүүдийг намайг зовоосон тэр мэдрэмж нь байгаа учраас би шууд автоматар шийдэж автоматар. Тэгээд тэдний хүн байгаад гэхдээ тэр хүн бол миний хүн биш болчихж байгаа юм. Алгасан. Асуудал багсан. Яг тэр үед эзэн миний зүрх сэтгэл юу гэж хэлсэн гэхээр энэ чи одоо юу вэ гэдгийг сануулсан. Энэ одоо юу болж байна? Тэгээд ямар нэгэн өөрчлөлт явагдах шаардлага гараад ирж байгаа юм. Бидний ихэнд дайсан байгаа. Дайсан байгаад гадна дургуй өргөсөн хүмүүс байна. Энд сургууль дотор ч гэсэн зүйл байна. Та нар бизнес судлаад багш нарын төлөө залбирах хэрэгтэй шүү дээ, тийм. Тэгвэл тийм сайн багш нарын төлөө биш, байсан багш нарын төлөө ч гэсэн бас тайлбар хэрэгтэй болж байна. Тэр Евжин Петерсон гэдэг теологч хүний дотоод зан чанар бүртгэхдээ хоёр чухал зүйлээр бүрддэг гэж тодорхойлсон. Хоёр маш чухал зүйл.
Нэг нь чи хаан байна, тэр орчин чамд нөлөөлнө. Нөгөөх нь чи хэн бэ гэдгээ өөрөө тогтоо. Тэр хоёроо чиний дотоод зан чанар бүрэн гэж хаан байна. Тэгэхээр бид нар сайхан газар байдагтэй цуглаан дотор. Иргэн тойрны хүмүүс сайхан, надтай сайхан харьцсан, сайн хүмүүсийн дунд амьдрах сайхан шүү дээ. Хэцүү ямар хэцүү хүн шогийн нөхцөл байдалд амьдарч байгаа шүү дээ. Гэтэл яг израильчүүдийн дунд нөхцөл байдал ямар байсан гэхээр цүлэг бол яг тийм байсан. Хамгийн хэцүү нөхцөл байдал шогийн хүмүүсийн дунд амьдарч байгаа. Тэдэд итгэж боломж байхгүй, тэд нар дунд амьдрах боломж байхгүй, өөр хүмүүстэй гэрэл үйлчлээ сайн амьдралыг үргэлжлүүл гэж хэлсэн учраас тэдний сайн сайхан мэдээлэл зайлшгүй гэж хэлж байгаа. Тэр израильчууд энэ нөхцөл байдлыг өөрсдөө сонгоогүй. Бид нар бол өөрсдөө сонгочтой. Би бол жишээлбэл алхасч байгаа шүү дээ. Энэ бол миний сонголт. Гэтэл энэ нөхцөл байдлыг бурхан израильчууд сонгуулаагүй. Тэр нөхцөл байдал донд израильчууд тэр хамгийн дунд хүнийх нь хамгийн үнэн яддаг хүмүүсийн зарцаараа аваачсан. Зарцаар. Тэдний сайн сайхныг тэдний дунд амьдрах гэж арга ирээ олдож оролдоо зогсохгүй тэр хүмүүсийн сайн сайхныг л ажиллаж. Энэ тийм нэг сонин фигуртэй амьдралын зовлон болж ирсэн ч бус түүнийг хайрлаад амьдрах тийм нэг сонин фигур болох сонирхолтой байсан. Тэр нь эргээд нөгөө талаас нь харах юм бол яг хин шиг байгаа юм. Учир нь энэ дээр гардаг итгэлийн баатар нэг Йосеф шүү. Йосеф бол яг л тийм характер байсан. Амьдрал нь уруу даалдаг. Нөхцөл байдал сүрэл байдаг. Тэр дунд маргааш нь босоод өглөө босоод материал хийж байгаа шүү дээ. Хуцаац мэлээ өмсөөлтэй. Би бол тийм бүр ингээ хашаатаар бүр одонтай нөлн цаа бараад хитчих байхад Йосеф бол босоод очноос ирлээ нөхцөл байдлаа ямсгал хийж байгаа. Тэгээ ихдээ зарц болж байхдаа тэр аюултай гялцуулаад бүгдийг нь явуулаад гэсэн чинь нөхцөл байдал одоо шоронд болсон. Шоронд босоод дахиад байсан. Иргэн дөрөвний хүмүүстэй буцаад Google гэсэн мэдрэг юм уу байсан. Францис Фенелон гэдэг хүн юу хийсэн гэв? Юмсыг хардаг хоёр төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Хоёр төрлийн хүмүүс. Эхнийх нь хараад байх гомдолтой хүмүүс. Хоёр дахь ямар ч хүнд нэгдэл байдал донд сайн зүйлсийг олж хардаг хүмүүс. Өөрсдийн сонгоогүй нөхцөл байдал дундаач сайн зүйлсийг олж хардаг. Тэгэхээр Иремья Израилийн ард түмнийг яг тэр үед тийм нөхцөл байдал байгаас гэж байна. Өөрсдийн сонгоогүй нөхцөл байдал сайн зүйлсийг болж амьдралын баясгалыг олж. Бид нар бол ерөнхийдөө байн гомдлын үгээр харж байгаа шүү дээ. Хэрвээ та нар зургатаас авах эсвэл та нар иргэн тойрны хүмүүсийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн бүгдийг нь яриаг сонсох юм бол сайн сайхны нийгэмд ерөөсөй байхгүй шүү дээ. Тийм үстэй. Монголын нийгэм сайн сайхан байна уу? Юу ч байхгүй тийм үстэй. Авах юм алгатай улс орны өдөртөгч авах юм алга, цагдаараас авах юм алга, улс төрчид авах юм алга тий гадаа явж байгаа машин барьж байгаа бүх хүн авах юм алга ерөөсөө. Энэ амьдрал энэ нөхцөл энэ Монголын бодит байдалд болж бүтэж байгаа нэг ч байна. Гомдол. Чуулган дээр үүний эсрэг ярьдаг. Бидний миний амьдрал донд олж харсан нэг тийм чухал хичээл бол сэтгэл хангалуун баяр хөөртэй амьдрахын тулд өөрийгөө сюрпрайзнд оруулах байна. Амьдралын жижиг зүйлсээс баяр хөөрг олж мэдэх шаардлагатай. Тэг өглөө босоод хоёр талтны хооронд ихнэрээ шарж өгсөн өндгийг амсаж байхдаа амандаа хийгээд тэр талхны нарийн хэсгүүдийг нь мэдрээд тэр өндөгний сайхныг нь амсаад сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Хамтдаа Иремья номны 29-р бүлгийн 1-ээс 14 ишлэлийг бүгд харцгаая. Иремья номны 29, 1-ээс 14. За би эндээс уншаад явах цог хараад харьцуулаад яваа. Эдгээр нь Иерусалимаас цөлгийн бусад ахмадууд, тахилч нар, иш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон руу цөллөгт Небухаднезарын авч явсан бүх хүнд иш үзүүлэгч Иремьягийн илгээсэн загтлын хүмүүс юм. Энэ нь Еконы хаан их хатан ордны түшмэд Юда болон Иерусалимийн удирдагчид
гар өвчүүд болон гарахчуудыг Иерусалимаас олсны дараа байна. Шафаны хүү Иласа болон Хилкиягийн хүү Гемарагийн гараар Юудагийн хаан Сидекиягаас Вавилоны хаан Небухаднецарт илгээж Израилийн бурхан Төв түмдийн эзэн нь Иерусалимаас Вавилон руу цөлөгт миний илгээсэн бүх цөлөгтөгчдөд ингэж айлдаж. Байшин бариад амьдр. Цэцэрлэг тариалж бүтээгдэхүүнийг нийт ихнэр авч хөвгүүд охтын эцэг болцгоо. Хөвгүүддээ ихнэр авч охтоо гэрхэл. Тэд чинь хөвгүүд охтыг төрүүлдэг. Тэнд олшир бүүцөр. Миний та нарыг сүлж явуулсан хотод сайн сайхныг илэрхийлж өмнөөс нь эзэн залбир. Учир нь түүний сайн сайхан та нарын сайн сайхан болно. Учир нь Израилийн бурхан Төв түмдийн эзэн ингэж айлтж байна. Та нарын дунд байгаа танай шүтүүлэгчид ба түлхэгчдөө өөрсдийгөө бүү мэхлэв. Тэдний зүудэлдэг зүудүүдийг бүү сонс. Тэд нэрээр минь та нарт хуурмгаар ишигзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ гэж эзэн тунхаглаж байна. Эзэн ингэж айлтж байна. Эзэн зураг байхдаа дуудаж шаарддаг байна. Харин онцгой дуудлагын талаар ярьж байгаа бол арай өөр юм байна. Гэхдээ чи одоо эвлэж байгаа үсэг чинь нэг шаардлага байхгүй шүү дээ. Гэж хэлсэн. Уг нь бол тэгээд намайг хараад ятгахстай чинь багс гэж хэлсэн санаас нь ихтэй болон гэж хэлээгүй чи хаамж байна. Тэгээд тэр үед би ойлгож амьд байгаа юм байна. Энэ тэрний нэг хүн нэг хэцүү нөхцөл байдал шаардах юм бол би цааш юу хийх? Заримдаа өөрийгөө еврей номоор тайвшруулсан дээр эзэн хайртай өмнө тасалж байна. Тэр энэ нөхцөл байдал доо өөрсдийнхөө мэдрэмжээ тавьж явуулаа. Өөрийнхөө амьдрал тохиолдож бэрхшээлээ тэрүүлж авах. Бэрхшээлээ. Үлээгийг бодож байна. Тийм би нөхцөл байдал байна. Тийм би жоохон зам. Тийм би жоохон хэцүү. Би тийм би жоохон мөнгөгүй байна. Тэгээд яах вэ? Тэгэд амьдрч илээ шүү дээ хүмүүс. Өөрийнхөө бодит байдал болж харж байгаа. Заримдаа бид нар хүмүүсийн дунд амьдарч байдаг. Хуршийн амьдралаар амьдарч байдаг. Заримдаа найзуудын амьдралаар амьдарч байдаг. Хаа миний найзууд тэгж ингэж миний хуршийн ингэж би яаж өөрөө юус бодит байдлыг олж авахгүй харин хуршийн гол юмнуудыг хараад байна. Сайн сайхан явж байгаа хүмүүст харьцуулаад өөрийгөө хаах. Тэгээд харьцуулсны дараа өөрийгөө хаах. Би яаж ингэж юм шүү дээ. Бид нар хинтээ харьцуулж болно шүү дээ. Жишээлбэл бол би 1980 онд төрсөн. Би асан ширээдээ өөрийгөө харьцуулж байна шүү дээ. Тийм биз дээ. Асан ширээ хаа тэнгистэй балж ийж би юу хийж юм. Тэгээд бодоход утгагүй гоос энэ амьдралын нөхцөл байдал болов. Тэр хүнд өгөгдсөн бурхны ивэл нэгүсэл орчин нөхцөл байдал байна. Тэгээ яах вэ? Би асан ширээ болно. Тэгээ би түүний амьдралаар амьдрах юм болдог. Тийм байхгүй шүү дээ. Өөрөөр бодит байдлыг хүлээж зөвшөөрч түүнийг бэрхшээл болгоно хүлээж авах хэрэгтэй. Тэгээд хүлээж авч байгаа үйл явцыг Францис Фенелон юу гэж хэлдэг байна. Бурхны ерөөл шүү дээ. Мэдрэмжээ явуулаад бэрхшээлээ тэрүүлж авснараа эцэст нь Бурхны нуугдсан нэрийг олж харах. Бурхны нуугдсан байна. Чиний амьдрал Бурхан өгөхгүй халахсан байна. Учирсан байгаа тэр ивэлийг тэгжиж л олж харах. Бодит байдлаа хүлээж авах. Тэрний дараа гурав дахь нь Бурхны ирээдүйг найдвараад байна. Энэ дээр хамгийн сүүлд юу гэж хэлж байгаа юм гэхээр та нар 70 жил гэж хэлж байна. 70 жил дуусах та нар энэ газар буцааж би бодит байдлаа хүлээж авч энд нэг сайн сайхан баг миний амьдрал одоо ингэж явж байгаа дараа үеийг зүйлээ золиос болоод дуусна уучлаа өөр одоо нөхцөл байдал хаагдахгүй. Би одоо томрыг атсан байгалаа гэхдээ өстой миний амьдрал ч гэсэн хөгжиж цэцгэлээ. Тэгээд баг тийм боломж байх. Одоо бодит байдлаа нүүрдэг. Тийм нөхцөл байдал. Тэр яг энэ тийм нөхцөл байдал байсан. 70 жил угаас тэгэл дуусна. Харах юм бол урт хугацаа. Тэгэхдээ тэр 70 жил дотроо зовлонгоо амсаад л тэгэл тэр зовлонгоо амсаж явах явж байгаа хүмүүсийн төлөө залбираад л дуусна. Хэцүү нөхцөл байдал. Тэгээд энэ зүйл баггүй өөр юм. Гэхдээ Бурхан нэг найдлага өгсөн ба дараагийн үйл зориул. Би чиний төлөвлөгөө бол миний чамд зориулсан төлөвлөгөө бол сайн сайхан төлөвлөгөө гэж хэлсэн. Миний өмнө сайн сайхан харагдахгүй тийм биз дээ. Өнөөгийн бидний энэ зовлон хүлээж авч байгаа нүдэнд энэ сайн сайхан харагдахгүй байсан.
Гэхдээ Бурхан энэ бол сайн сайн гэдэг гэж хэлж байна. Тэр нь энэ үеийн хүмүүс дараагийн үеийн хүмүүс бид нар Бурханы үгэнд итгэдэг. Ийм учраас тэр шалом нь дараа нь ирнэ гэж Бурхан хэлсэн. Та нарын сайн сайхан болно гэж. Та нар одоо тэр хүмүүсийн сайн сайхны төлөө залбирч шалом тэрний төлөө харин дараа нь та нар сайн сайхан ирнэ гэсэн. Тэр дараа нь Бурханы үг тэр шалом бол үүрэг байгаагүй. Тэр бол бэлэг байсан Бурхан үг гэсэн. Тэгэхээр одоо бидний хийх ёстой шалом бол бусдын дайсны төлөө зовоож байгаа хүмүүсийн төлөө үйл нөхцөл байдлын төлөө залбирч шалом бидний үүрэг байсан. Тэр хүмүүсийн сайн сайхан хамгийн сүүлд бид нар амьдралынхаа бодит байдлыг хүлээж авах. Тэгж амьдрах юм бол бид нар Бурханы бодит байдлыг, Бурханы ивэлийг бодитоор харж байна. Ийм үстэй заримдаа чуулганы харахад та утгамаар санагддаг тийм. Нэг хэдэн ажил юу зүйл байдаг амьдарч байгаа. Ерөөс юу ч харахгүй, жалаач талах энэ дунд харахгүй юм шиг байна. Гэтэл тэднэр дундаас ирээдүйн өчигдөр хүмүүс гарч байна. Тэднэр дундаас энэ нийгмийг өөрчлөх, энэ нийгэм сайн сайхан шалгам явуулчих хүмүүс гарч ирж байна. Одоо та нарын бүгдийн зузаанд бүгж байгаа хүмүүс дундаас ирээдүйн өдөртөгч нар, улс төрч нар, ирээдүйн эмч нар, ирээдүйн боловсрол бүх зүйлийг өөрчлөх хүмүүс эндээс гарч байна. Яа би ч чаддаг юм гэж. Тэгээ бидний дараа үеийн хүмүүс тийм гарч байна. Яг нь Бурхан хэмжиж би ажиллаа гэж. Гэтэл бид нар голдуу яаж ихээр би яг одоо яг өнөөгийн нөхцөл яг 100% Бурханы шалгамаар амьдрмаар гэж. Тэгээ тэгж ярьж байгаа хүмүүс биш үү? Тэгээ Хананаа байна, энэ олон шиг зүйлс нүдээр л юм гэж. Бурхан бидний амьдралын хамгийн хүнд үед ч гэсэн хамт байдаг. Тэрийг хамгийн хэцүү үед ч гэсэн хамт байдаг. Шуулганд ч хамт байдаг. Нийгэмдэр ч хамт байдаг. Янз бүрийн нөхцөл байдаг. Бурхан бол бидний гэр. Тэр бидний ирээдүйн, тэр бидний найдвар. Өөр ямар ч найдвар байхгүй. Хамтдаа залбирч. Тэмээ эзэн та бол бидний найдвар, та бол бидний ирээдүйн. Таны бидний амьдрал тавьсан төлөвлөгөө бол бидний сайн сайхны төлөв байдаг гэж. Харин бид таны бидний амьдралд өгч бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, түүний таалаж, бид танаас залбирч, таны хүсэл зүйлсийг залбирч амарч чадах гэж. Есүсийн нэрээр залбирч байна.